За сонсоохоо юу уцгаанда энэ удаа Жаки Чанхын кинондас ярихаар бэлдлээ. Жакигийн тоглосон хамгийн дуртай киногоо болон эсвэл өөр яриулмаар байгаа киногоо комментээр үлдээгээрэй. Хэрвээ та манай сувгийг дэмжихийг хүсвэл доношин өгөх боломжтой байх нь. Ингэснээр бидний ажиллах эрч хүч улам нэмэгдэж байгаа юм уу та? За эхэлцгээе. Испаний нэгэн хотод Давид болон Томас нар амьдардаг байв. Нэр ийм амар нэртэй байлуу гэж бодсон шүү. Хоёрдугаар генерацийн цагаач дүр юм шиг байгаа. Манай хоёр ч өглөө харнууд хуулуугүй юу бэлтгэл сургуультай хийж байна. Үүний дараа ажилдаа явах гээд яг гарах гэсэн хажуу айлын хөрш хүүхэмсэг Итали эхнэрээсээ хагаад ороод ирлээ. Тэгсэн өчигдөр найз бүсгүй намаа орлно гэж сүрдүүлээд гэртээ он чадаагүй гинэ. Байнга ажиллах нь хятад хүний цуснд байдаг шиг хайр дурлал бол Итали хүний зүрхэнд байдаг зүйл гинэ. Ер нь ч та хоёр ойлгохгүй дээ. Гэхдээ ямар ч гэсэн гарч болохгүй шүү гэж байна. Манай хоёр ажлаа одоод урдлын дэлгүүрийн саравчаар дамжин бов. Ажилдаа явахын өмнө яг сайхан машин агуугаад байж байсан нэг Испани охин алсаас ирээд л мэндэлж байна. Давид хамаг ухаанаа охинд гээсэн хүн цагдаа ирсэн ганцаарахгүй усаа түнлүү засчихдаг. Томас жаргадах гээд цагдаа талчураа өгсөн. Яг тоостой алчураар цагдаа нүрээ арчаад халтар юм үлдлээ хөргий. Нөгөө талд манай хоёрын хуучны анд моби нэг газар руу нууцаар орж байгаа бололтой сүрхий гар мараа зангаагаар ороогоод байж байсан. Гэнэт хүн орж исэн түүний дарга байдаг. Моби хувийн мөрдөгчийн туслахаар ажилдаг бөгөөд сургуульд хийж байгаа царай нэж. Тогч тасарж гисэн утас дуурахгүй ерөн дарга нь ажиллахгүй байгаа юм байна. Танд Альфонсо гэдэг хүн уулзах гэж ирсэн. Таныг өөртөө $100,000 өртөө гэсэн. Тэр чинь нууц тохой. Дахиж ирвэл намайг хотоос гадуур байгаа гэж. Тэр одоо 12-оос ирнэ штэ гэтэл дарган сандраад яарад мобиг өөрийн орлогч дарга болгоод явчихдаг. Моби ч өөрийгөө мэдэрчгсэн даргийнхаа ширээн дээр сууж байсан нэг өвгөн ороод ирлээ. Тэр Альфонсо биш бөгөөд мобиг мөрдөгч гэж боддог болохоор түүнд ажил өгдөг. Тэр нь Глорио гэх эмэгтэй хүүхдтэй хамт 2-7 хоногийн дотор олж өөрт нь авчрах юм байх. Гэхдээ эмэгтэйн талаар ямар ч мэдээлэл байхгүй харин нэг хуучны баахан үйлчлүүлэгч эмэгтэй нарын зургийг өгдөг бөгөөд бараг аз тааруул нэг нь мөнгө юмэр. Гэхдээ мобид төлөх мөнгө нь түүнийг гомдоохоргүй аж. Манай хүн мөнгөнд нь болоод ажлыг нь хүлээж авлаа. Харин манай хоёр явуулын гуанцны хөөрхөн бизнес эрхэлдэг. Томас зөөгчвөл Давид тогооч юм. Захаараа явж худалдаа 8-ныханд хоол зардаг бөгөөд нэг өдөр хаа газраас хэдэн сураа онсон бацаанууд гарч ирээд утаа тоос манаруулаад хоол авч байгаа хүмүүсийг үргээгээд явуулчихдаг. Давид ч хөгшөө та нар өөр тийшээ явж байгаа. Явуу хүний зам дээр онолдоо гэсэн. Чи өөрөө өөр тийшээ яв. Нэмка хахад хэлээ шүү гэж байна. Яа заавчлаа. Гэхдээ бүр яг сураан байгааз. За ингээд өнөө таггаажвал хоорондоо зах тунд уралдахаар болж тэрүүгээр нэг давхсан Томас яг урдуур нь явж байгаад скейтбордноос унчихдаг. Тэгээд гуанцан дээр ирсэн энэ хэдээс болоод хүн ч үгүй болцсон явахгүй байна гэхээр Томас Робин Гуд болохоор шийднэ. Нөгөө сэгсгэрийн хажууд байсан хоёр нөхрийг цохиж унгаад ардаас нь ирсэн сураантай нөхдүүдийг агаар дээр жийж ороод сэгсгэрл үлдлээ. Ээж маань намайг зодон хийж болохгүй гэсэн гэхэд ээж чинь чамд хүнд гайвалж болохгүй шүү гэж хэлээгүй юу? Хэлсэн марцгаж гээд нэг сексисэн амтан явлаа да. Ажлын дараа Давидын аавын эмчлүүлдэг сэцэгтэн эмнэлэг рүү явах бөгөөд эмнэлгийн хашаанд дуг нь харчихав. Давид илүү дугуугаа гаргаж ирсэн Томас соронз байна уу гэж байна. Соронзоор яах юм? Төмөр утсан талбна. Тэгээд боолтоо усны хоолоогоос авна гэдэг. Үүнийг нэг өвчтөн харж байх ба манай хоёр ч одоо яана гэсэн би өмнө нь ийм тэнэг хүмүүс харж байгаагүй юм байна. Та хоёр нөгөө 3 дугуйнаас нэг боолт ав. Тэрүүгээрээ дугуйгаа боогоод хот руу явж болно штэ гинэ. Манай хоёр ч нэрээ тийм байж штэ. Ийм ухаантай байж яагаад энд байгаа юм гин. Тэгсэн би галзуу болохоос тэнэг биш гээд манай хоёрыг рөөстөд хайчихж байгаа юм да. Эмнэлэг дэрхэд Давидын аав загасчилж байна. Тэр Давидыг найз охинтой болсон эсхийж сонирхдог. Удалгүй хүн сөрүүлэг ирж түүний болзоондоо явах цаг болжээ. Болзооны газар очисон аавтай нэхлээд амар царайлаг Испани эмэгтэйрч уулзаж байна. Аав нь ч ёстой халаад хаялаа гэсэн яг үнэндээ аавынх нь болцох бүсгүн охин байж л дээ. Манай хоёр ч охинтой танилцах санаатай очисон нөгөөдх нь зөрөөд яваад өглөө. Ардаас нь яарад явах гэтэл аав нь найз бүсгүйгээ танилцуулсан Глорио гэж байна. Бүсгүй эмнэлгийн гадаа такси барихаар хүлээж байхыг хараад Томас Давидыг хүргээд өгье гэд асууж. Би машинаа аваад ирэх гинэ. Давид бол өстой фик айшин тийм ичимхий нөхөр байгаа байхгүй юу? Очоод сайн уу гэд тэ өөр зүйлгүй эцсээр байгаа таксинд нь суулгаж өгдөг. Манай хоёрч боцох цаандаа галзуу ээжтэй ийм царайлаг тэр лав гүнж байх гинэ. Оройн томчуудын гудамд ажиллаа игээд явж байсан нэг л танил хүнийг Томас хараад өөртөө итгэхгүй Давидыг харуулсан гүнж нэг хэрэг дагаад явлаа. Манай хоёр яасан бол доо хөрхийгээд үлдлээ. Ялангуяа Давид. Нөгөө талд харин гүнж өнөө эрийн хитвчийг суйлаад баригдаж гарч зогтонгуудаа манай хоёрын гуанц руу ороод нугдлаа. Агданаарч тэрүүгээр хайж Томсоос энүүгээр өндөр царайлаг хүүхэн харуу гэсэн энүүгээр л дүүрэн байна гинэ. Давид ч толгоо өвдөд байна гэж байшлаад байхаар нь харахаар боллоо. Машин дотор Томас тэр гүнж биеэ үнэлэгч дээрээс нь хулгайч байж гисэн өнөөх нь араас нь гараад ирлээ.
Гүнж тэдний хаар зочлоод явахаар боллоо. Тэгсэн өнөө л нэг Итали хөрш их нэртэй хөөгдөд манай хоёрын гэрлөө зүхтаад орчихлоо. Асуудал гэвэл манай нэрийн дотоожин дээр уруулын бодог байж. Эхнэр нь нөхрөө аална гэхэд манай хоёрч та нөхрөө аалаад яана гэж тэр жоохон цэнгэл дуртай болохоос танд л хайртай эдэргээд Итали нэрийн өмнөөс уянгалж өгсөн өнөөхийнх нь байж байгаа царай юм. Италиэрч гүнжийг харж манарахтаа машины төлхөөр алдснаа мэддэггүй. Тэгээд бөө юм болж гарсны дараа гүнж бүрийнд хонохоор болоодох уу. Нөгөө талд моби бүдүүнэ гих нөхрийг хайхаар байнга ордог газраараа орсноо нэг бүдүү нөхрөөс бүдүүнийг харсноо ч гэх. Өнөөх нь цааш өөр бүдүү хүмүүсээс бүдүүнээ харсан эсхийг асууж давхар цол нэмснэж манай хүн тэмдэглээд авлаа тэнд. Дараа нь бүдүүнийгэнд очисон нэрэл босд бүдүүнүүдийн хажууд үнэхээр бүдүүн гэж дуудахаар бүдүүн хажээ гэж. Бүдүүнээ халдлагад өртөж. Мобич түүнээс 18 жилийн өмнө биеэ үнэлж худалдаг байхдаа Глори гэх эмэгтэйг мэддэг байсан уу? Бас хүүхдтэй юу гэхэд бүдүүнийг зодсон уус Глорийг хайж ирсэн байж. Моби түүнээс Глоригийн хуучин гэрээ хаягийг авдаг. Нөгөө талд манай хоёр гүнжийг өөрсдийнх нь мөнгийг авчих бол яах вэ гэд өөрсдийн их мөнгийг нуугаад жоохон мөнгийг урмын углаад яах вэ гэд хитвчэндээ үлдээлээ. Гүнж үүний дараа зурагт үзнэ гэх ба манай хоёрч ээлжиж түүнд үйлчлээд ёстой тэмцэлдэж байсан. Гүнж цаг үрээд яах вэ? Хинжин эхлэмээр байна гэсэн манай хоёр нэгнээ тэврээд өөртөө үйлчлэлдээ гэд унтлагын рүүлүүгээ явлаа. Маргааш өглөөнж Италиэрийн машин алга болсон шууганаар манай хоёр сэрэд мөнгөө шалгасан хитвчэндэх мөнгөний аваагүй овоодоо гэсэн нуусан мөнгүүдийг нь аваад явчихаж. Томас шайран мөнгө гэж байсан газар Давид түүнтэй уулзвал дахиад хэрэгтэй эсхийг асууна гэд бас л хөөрхөн крашилжээ. Нөгөө талд гүнж Италийн машиныг жолоодож явах ба машинтай мөргөлдчихдөг. Тэгсэн өнөөх нь моби байдیں۔ Гүнж ч манай ахын машин гэж Италийн нэрийн үзийг өгөөд хитвчийг нь хусаад салдаг. Дараа нь хуссан мөнгөөрөө хүн сэдэр цуглуулчихсан гэртээ ирсэн түүнийг баахан хүмүүс хүлээж байна. Тэгээд яг аваад явах гэсэн хин нэгэн хаалга тогшсон моби байдаг. Хин ч хариулахгүй болохоор нь явах гэтэл гүнж хаалганы завсраар түлхүүрөшгөлж моби дотор ямар нэг юм болоод байгааг ойлгодог. Хаалгыг дахиад нүдэж энэ удаа нэг нь онгойлгоход манай хүн шууд зодолдож ороод гүнжид зүхтах боломж олгодогч эцэст нь өөрөө зодуудад үлдэж байгаа. Моби үүний дараа захиалагчтайгаа уулзаж өөрийнх нь хэрээс хидэрсэн ажил бололтой. Ер нь та яагаад Глорио болон түүний охин Сильвиаг олуулах гээд байгаагаа хэлсэн дээр шүү гэхэд энэ талаар ямар нэгэн зүйл хэлэх боломжгүй. Харин мөнгийг чинь нэмийг гин. Хей, моби ч мөнгөнд нь болж цааш ажиллаа үргэлжлүүлэхэр болно. Оройн манай хоёр клубд мобитой уулзахаар иржээ. Гэхдээ моби бол хөрхи энэ хоёрдоо ер нь жигддэг аж. Юм асуух бүртэн л болохгүй, бүтэхгүй хариулт хэлж байна. Тэгээд өчигдөр болсон ослын талаар хэлсэн ч тоосонгүй. Тэгэхээр бүр та хоёрт мөнгө дамжуулж байна лээ гэсэн сая нэгэн ам нэж мөнгийг нь авах гэсэн моби зүгээр шалгаж байж. Гэсэн ч өнөө хоёр мобид охины талаарх мэдээллийг өгсөнгүй. Хөөрхөн моби тэгээд баарнаас гарлаа та. Дараа нь манай хоёр баарнаас гараад явж байсан. Гүнж дахиад нэг газраас бас л хэсэг хүмүүст хөөгдөд гараад ирлээ. Манай хоёрч тосолж өнөө нөхдүүдийг болгоод айсан цагдаа ирж юу болсон асуухад зодуулсан эр мөнгөө алдаад гүнжийг хөөж байсан ч манай хоёр хамсаатууд нь болж ийм зүйл хийсэн болоод цагдаад хөөгдөж шалдан үцгэн уус нэг юм мултарлаа. Хашрахгүй гүнжийг дахиад гэртээ оруулж гэхдээ энэ удаа түүнээс мөнгөний талаар асуухаар эхлээд Давид оролцсон ч ичээд үг нь гарч өгдөггүй. Тэгэхээр Томас жирээд чи тэр өдөр бидний мөнгийг хулгаасан. Гэхдээ чи тэр мөнгөтэй өөрийнхөө биеийг үнэлээд болгочихно үстэй гэсэн манай хүн алгадууллаа. Гүнжиг багадны ээж нь цэцэгцэн имлэгт хэвтэж манай хүн туслах эсвэл өөрийг нь гэсэн гарууд адаг сүлдээ царайнд нь болдог байсан тул ингэдэг болж. Манай хоёр ч ийм зүйл хийх чинь буруу. Танай ээж Давидын аав нар найзууд болохоор бид чамд тусалж чаднаа гэдэг. Гүнж манай хоёртой хамт ажиллахаар болдог. Нэг сайхан нартай өдөр манай хэд гуанзаа ажиллаулаад байж байсан моби гинт гарч ирээд гүнжиг нэг газар руу чирж аваачаад чи нэг хүнтэй уулзах хэрэгтэй байна. Эндээс чи нэлээд ашиг олно гэд яг нөгөө биологийн ажил шиг юм ойлгохоор хэлээд ядаж байхад айгүй эвгүй байрлал авцсан. Гүнж бор шууган зөхөд зогтчихлаа. Манай хүн дараа нь чи өнөдхийнхөө өвчин намдаасан шигэ байж байсан. Эртээдийн гүнжийн гэрт халддаг нөхдүүд нэг жоохон охинд мөнгө өгөөд юм хэлж байгаа л та байна. Моби жохныг дагаад явсан тэр гүнжид захиалга өгөөд дагуулж авч байна. Манай хүн гүнжид анхааруулах гэсэн чинь нөгөөх нь анхаарсангүй явчихлаа. Тэгэхээр нь Давид Томас хоёр дээр очиод заан гэд унгаж бай. Одоо намайг дагаж яваад гүнжийг аврахгүй бол хэсэг нөхдүүд түүнийг бариад явах гэж байна гэдэг. Томас энтгээ зэгсэж үлдээд Давид тэр хоёр араас нь явсан. Яг гүнжийг бариад явж байна. Манай хоёрч сандалтахын сандалтаад гүнжийг авч зүхтаж байх хооронд Давид машина захын хойно авчирж ирж нэг юм зүхтлаа. Өнөө нөхдүүд ч машиндаа хөөгөөд тэгэхээр нь бүр яаж ч юм гүүрэн дээгүүр гарч замаа өөрчлөөд нэг юм саллаа гэж бодсон урдаас нь гараад ирлээ.
Томас ч машинаараа голоор нь мөргөж гараад хотоос гарч зугтлаа. Тэгээд юу баян түүгээрээ гэдэг шиг баахан соус цацаж хаяад давхуураас авда газ ширээ шидээд машинуудыг оголдуулж сайн нэгэн саллаа. Тэгсэн моби салтгнаж байхад машиныг тайрцсан дээгүүр гарахад мань хүн зам руу унаад манай хоёр ч авалгүй яваад өглөө. Жохон хүмүүтэл үлсэн. Үзэгдэл солигдоход бол нэг нь лордч гэмээр нөхөр цайзад манай эдийн араас хөөж байсан гаруудыг цэмлэх ба 7 хоног л үлдсэн охин олох хэрэгтэй гинэ. Ингээд охин авчрах ажлыг өөр нь луухруудад даатгаж байгаагаар гарах ба нэг нөхрийн зүрл амир хинэдтэй. Бурхан дэлхийг бүтээхэд 7 хоног зарцуулсан. Бидэнд 8 өдөр огтл болно гэж. Бүхэл бүтэн дэлхийг бүтээхээс удаан байдаг ш. За тэгээд манай хэдч гэртээ ирэхэд юу болоод байгааг эргцүүлж байсан. Бүдүүнээ гараад ирлээ. Манай хүн чи юу болоод байгааг тайлбарлах гэж оролдох ба өөрийнх нь захиалагч гүнжийг авчруулахыг хүссэн. Гэхдээ яагаад гэдгийг моби мэдэхгүй. Харин гинт нөгөө талын муу залуус гарч ирсэн. Тэд нэр яагаад гүнжийг хөөж байгааг бас моби мэдэхгүй. Энэ бүхнийг бодож үзээд Томас дэлхийн хамгийн тэнэг мөрдөгч манай гэрт байна гинэ. Давид харин чиний хэлсэнд би итгэж байна. Гэхдээ чи мөрдөгч болоод хэд онож байгаа юм гэсэн 6 гэдэг. Ингээд ер нь бол энэ хоёр мобыг бодоо олгож байгаа юм л да. Мобич хямраад явах гэсэн өнөө нөхдүүд хаалга цөмлөө дайрч байна. Хаалгыг буудангаар таглаж моби хааж байхад манайг тагтаар зогтож дараа нөхөрхийн мобыг сарвч дийлэхгүй бөксөөрөө газарддаг. Манай гэж гудам мурууд нь зогтож байгаад "Хөө ер нь яга зогтно" гэж хоёулаа өмнө энэс ч олон хүнтэй зодтолдож байсан гэд үзэлцгээр боллоо. Эхний ирсэн нөхдүүдийг ч болгоод тавьчихлаа. Чанга ирсэн. Хүнд ч нудрахтай юм гээд цааш цухтаар уулж бөбөөнрийн хонголд орж нуугдлаа. Үнэхээр өмхийж манай хэд төвчих ба моби салганж явж байгаад нэг баавга алж байсан нөхрийн дэргэд очиж суучихч. Тэгээд үнэрийг нь ёстой нэг төвчихгүй босож орлоод манай хэдч босоод моби дэрүүгээр мөнгө цацаад хүмүүс овооруулж замаа хаагаад зугтаж нэг юм салж амарлаа. Тэнэг хүмүүс ядчил мөнгөтэй байх юм да. Нэрээ та манай сувгийг дэмжээд донож нөх боломжтой шүү. Би ч угаасаа тэнэгэлдэ. Мөнгөгүй л хос. Тэгээд нэг нартай өдөр мобигийн захиалагчийг өндөр сүмдэр дуудаж авчираад манай хоёрч бүчиж аваад барилгаас шидэх гээд барьж байхад гүнж өөрийг нь яагаад оруулах гэж мөрдөгч хэлсэн болон ардаас нь байс хийгээд хөөгөөд байсан. Хээ залуусыг хэн гэдгийг асуухад би аав чинь гинэ. Тэгэхээр нь манай хоёр сандраад босгож ирсэн. Үгүй би яг аав чинь биш л дээ. Аав чинь зарц байсан юм. Ээж чинь залуудаа гүнгийн ордонд ажилладаг байлаа. Тэр нэг гүнгийн авахаа байхгүй өдөр гүн ээж хоёр чинь биологийн хичээл үлдээд дараа нь чамайг олоход ээж чинь явахаа сүр аргагүй болсон. Харин саяхан гүн нас барсан бөгөөд ээж та хоёр чинь 2-7 хоногийн дотор эд хөрөнгийн өвлөн авах ёстой. Үгүй бол бүх эд хөрөнгө нь түүний дүүд очино. Ийм болохоор л би чамайг олуулах гэж нэг бүтлгүй мөрдөгчийг хөслүүлсэн юм. Тэгсэн мобич гарч ирэх ба миний мэдхийг хүссэн зүйлийг хэнч хэлэхгүй. Харин миний мэдхүй хүсэхгүй байгаа зүйлийг маань чихнээс минь уйчихдаг гэж авч байна. Ямар тааж өнөө хөөгөөд байсан хүмүүс гүнгийн дүү Монтелегийн хүмүүс байсан гэдгийг мэддэг. Тэгсэн манай хоёр чи явах гэж байна. Гүнжийг ядуу зүдүү хэцүүхэн амьдралтай болохоор нь туслая гэж бодсон. Харин одоо тэр нэрнгээсээ гүнж болчихлоо. Бидний хэрэг юу байна гэсэн хэрэгтэйгээр барах уу? Гүнж одоо ч өмнөхөөс аюултай байдалд байна. Мондел өг хөрөнгийн авахын тулд гүнжийг яах ч юм блэ гэсэн. Манай хоёр за болно бид хоёр туслах болно. Эцэндээ бараг эндээс үсэрлээ гэж байна. Ингээд эхлээд гүнжийн ээж Клорыг эмнэлгээс оргуулахар болж моби галзуу хүн болж үжиглээд манайгээд харин эмчийн дүр туурж сэтгцэн мэдрэлийн эмнэлэг рүү нэвтрлээ. Клорыг Давидын аавтаа сэлгэж байхыг хараад авчирхаар яваад өгөх ба моби түргний оронд хүлээстэй үлдчихжээ. Машины арын хаалгаар хоёр өвчтөн манай хүнийг харж байх ба моби ч би галзуу биш ээ. Миний уяаг тайлаад өг гэсэн. Чи галзуу биш байх нэ? Яг л бэдийн шиг гэж байна. Тэгээд тэрүүгээр нэг болж уяаг нь тайлаад нөгөөдүүлийнхээ араас очсон. Давидын аав болон Глорио хоёр салж өгөхгүй яах вэ гэж зогсгож байсан. Моби Давид гүнж та хоёр гэрлэнэ гэж хэлчих. Тэгээд Глориог хөрмийн ажил тусал гээд аваад явчихъя гэсэн. Томас хурган барьцаад тэгж яах юм бэ? Надад даатгачих гээд Давидын аав дээр очиод "Жан ахаа та Глори тайртай бол яагаад гэрлэж болохгүй" гэж гинэ. Жан ах ч урдны энэ талаар бодож байгаагүй юм байна шүү дээ. За Глория надтай гэрлэж гээд Глория гуйсан зөвшөөрлөө. Ингэснээр Давид гүнж хоёр ах дүүс боллоо. Давидын харамсаж байгааг л харж. Ингээд нэг юм Глориог авч явахаар болж эмнэлгийн үдээр гарах гэсэн нэг бульдозер зам хаажээ. Нохоод барьдаг моджиг мобыг шалгуулахаар явсан гарын цухуугаад л алга боллоо. Монделийн хүмүүс ч ирчихсэн өнөө хүнд нудрагад Томасыг зодох бол мобыг яасан гэл харчих. Христийг зовдлоход ч ингээгүй байх. Нөгөө талд Давидыг ухаан алдлан зохиод гүнжийг ээжтэй наваад явлаа. Манайхад араас нь хурдан явъя. Мобыг бульдозерыг холдуул гэсэн түлхүүр алга гэхэд Томас уурлнаа. Орон Монделийн цайзын өмнө ирсэн байх ба ямар нэгэн төлөвлөгөө гаргаагүй нөхдүүд өөрөө өөрсдийнхөө цайз руу нэвтрэхээр боллоо. Давид хаанаас ч юм дэгээдээ буу гаргаж ирээд цайз руу авирсан хамгаалагч түүнийг зүгээр л татаад гаргаад ирдэг. Харин Томас хоёр модоор ёстой уран гимнастик үзүүл цайз руу орох гэсэн бөмбөгөнд оногдчихдаг.
Дараа нь цайзын үүдэн дээр мобитой таарах ба мобыг хүлээж байгаад орно гинэ. Томас тэгэхээр модоор дамжин орохоор боллоо. Моби сурсан цангаараа үүдэнд мөнгө байршуулад хамгаалагч түүнийг авах гэхэд цохиж унган дотгош нэвтэрлээ. Монделийн хүмүүс гадна тоглож байх ба манай хоёр хүмүүсийн ухаан алдуулж нуудаг. Нөгөө талд зоогийн ширээнд Давидыг суулгаж байх ба үүнийг моби Томас хоёр цонхны цаанаас хараад байж байна. Энэ хоёр цайзын дээд давхраас орохоор болж Томас ч тохоо хүрээний зайтай газраас үсрэн цайзын дээд хэсэгт орох бол моби цонхны хаалтаар дамжин цонхоор орохдоо Томасыг бас цохиод авч байгаамаа. Түүнийг хамгаалагч гэж бодж л дээ. Тэгээд Глори гарч ирсэн нэг хамгаалагчийг цохиж унгаад Томас түүний даашинзанд нуугдан зоогийн өрөөнд орлоо. Гэхдээ 10-аас дотор нь хүн байгаа нь тодорхой байх бөгөөд Томас ч баригдаж байгаа юм. Монделийн хувьд ботчууд өв хөрөнгө өвлөх нь овгийн хувьд гутамшигтай гэж үзнэ. Ямар Жон Сноу биш ухааны нэмэрж байгаа юм л та. Харин Давид гэхдээ бидний хулгайлагдсан мэдвэл таны нэр хүндэд халтай шүү дээ гэхэд Томас шинэ хурганы шөл Мондел руу цацаж дайрах гэсэн хүмүүст баригдаж Мондел Глориа Сильви хоёрыг хоригих бол манай хоёрыг жоохон болгодог гинэ. Ингээд манай хөлдөө моби жад байрж орж ирснээр зодооны эхлүүлж байгаа юм. Томас бол өнөө чанга гарттай үзэхэр болж мобыг гүнжийн араас явуулдаг. Угаасаа өрсөлдөгч нь хүчтэйж Томас өөрийгөө нэлээд шахан тулдах бол арай өөр чанга гарттай Давид зайгаа барьсан шигээ үзэж байна. Завсар гарвал хэд зогч байгаа тийм ээ. Гүнжийн араас явсан мобыг Мондел хүлээн авч туйл зүүр сэлмээр тулдаж эхэлнэ. Нөгөө талд Томас ер нь өрсөлдөгчдөө ялагдах талдаа ороод нүдүүлж байгаад хэсэг таймширч за альвэ бэлтгэл дээр ихшгээгээд бие сайхан чөлөөлж аваад одоо манайхаар бол дайлжгана гэдэг юм да. Тэгж тулдаж байгаад нэг цэгийг нь олж угсраа цохилтоор өрсөлдөгчөө манраглаа. Тэгээд нэмж өвдөглөөд цонхоор ундгийн даваан дээр амийг нь авардаг. Давид харин ёстой зайгаа барьж явсаар барихгүй байна дөө гэсэн газар эхлээд ус цацаж араас нь ваардаад өрсөлдөгчөө буулгаж авлаа. Ингээд манай хоёр цааш явхад моби тулжил байх ба манай гурав шатрар 3 цэргийн өрөлт авч Монделийг буулган авлаа. Үзэгдэл гэнэт солигдож Давид уруу царайтаагаар гарах ба энэ бүхэн зүгээр л сайхан зүүд байжээ. Бодлоо. Монделийг буулгаж авснаас нэлээд хугацаа өнгөрсөн байх ба манай хоёр буцаад хэвийн амьдралтаа орж Давид гүнжийг санаж байгаа нь. Тэгсэн тэр нэг нартай өдөр гүнж Сильвия манай хоёр дээр ирэх бөгөөд зун хийх ажил хэрэгтэй байна гинэ. Мобич гарч ирэх ба манай хүн албан ёсоор мөрдөгчийн үнэлэхтэй болж. Тэгээд надад дахиад ганц ажил хийчих. Та нараа тэгээд баяжнаа. Хамт Африкийн хүн эдэштэнд баригдсан ерөнхий сайдыг аврья гэсээр кино дуустдаг. Явуулын гуанзаг үзээгүй айгүй удсан байлээ. Тэгээд ер нь комеди талаас нь ер нь нэлээд давгүй айгүй өөрхөнтэй жижиг сажиг комеди тийм ихтэй кино байсан. Анзаарч үзвэл. Мэдээж энэ хүртэл үзсэн бол та манай сувгийг subscribe хийгээрэй. Мөн донешн өгөх боломжтой гэлмээр байна. Баярлалаа. Дараагийн хамтлагаар уулзцгаая. Баяр таа.